Сайн байна уу? Санан байна. За өнөөдөр бүгдээрээ сижил цэнэглэж шид хийж сурцгаая. За энэ бичлэг маань хайрын шид хийх гэд заавар бичлэгний дагалдах гэдэг ч юм уу тэр бичлэгтэй хамсах бичлэг байгаа. Энэ бичлэгээр хамгийн ихэнд сижилийг цэнэглэх хамгийн амархан аргыг нь зааж эхлэх болно. Сижилийг цэнэглэх хамгийн ихний алхам бол сижил рүүгээ ширтэн 5-10 секунд ширтэх байгаа. Ширтэж байх үедээ бодол болон мэдрэмж бүгдийг нь унтраагаад ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр 5-10 секунд ширтээд болно. За хоёр дахь алхам маань болохоор сижилтэйгээ дагалдаж ирсэн гүйлбэрийг сижилдээ хилж өгөөд тухайн сижил биелэх үед ямар мэдрэмж төрөх бүхий л аш шаргаал амар амгалан яг тэр таны хүсэл биелж байгаа үеийн мөчийг төсөөлөөд бүхий л мэдрэмжийг нь өөртөө мэдэрнэ. За тухайн мэдрэмжийг мэдэрчээд нэг бол гараар дамжуулж эсвэл харцаар дамжуулж энэ мэдрэмжүүд нь сижил рүү шингэж орж байна гэж төсөөлөхөд болно. За одоо сижилийг цэнэглэх эцсийн алхам руу оръё. Эцсийн алхам нь болохоор сижилийг мартаж хаях. Сижилийг бүрэн мартаж өгөх нь өмнөх хоёр алхамтайгаа энэ тэнцвүүц чухал алхам байгаа даа. Сижилийг цэнэглэж дуусаа заавал мартах ёстой. Ингэж сижилийн энергийг сайхан тунгалаг чигээр нь ажилуулж өгдөг байх нэ. За сижил дээрээ бас нэмэлт хүчийг өгөх боломжит алхмыг хэлж өгье. Энэ нь сижилдээ галын энергийг шингээж өгөх байгаа. Сижилийг цэнэглэж дуусны дараа мартахаасаа өмнө дээрээс нь асааж өгч болно. За би бол имжиж гикагийн асааж өгдөг. Эсвэл бүр юм том байсан ч бас болно. Том байх юм бол мэдээж удаан шатна те. За лагаа сайхан яг сижилийнхаа тэмдэгтийн дээр нь байрлуулж байгаад лагаа асаагаад орхиход хангалттай байх нэ. Тэгээд лаан шатаж дуслаа сижилд нь нэмэлт цэнэгийг өгдөг байгаа. Ийхүү лааны шидээг ашиглах гэж байгаа бол мэдээж орчныхын аюулгүй байдлыг нь бүрэн хангаж өгөөрэй. Ялангуяа унтаж байхдаа сижилийн асаалттай байхаар төлөвлөж байгаа л аюулгүй байдлыг заавал хангаж өгөөрэй. За сижилийг цэнэглэх арга нь ингээд ийхүү боллоо. Энэ аргууд дээрээ нэмэлт алхмуудыг нэмж өгснөөр witchcraft эсвэл шид хийх боломжтой. Энэ аргачлалуудыг бүгдээрээ сайхан сурцгаая. Би өөрийнхөө мэдих жишээнүүдээс хэлж өгье. Тэгээд үүнээс санаа аваад хиймээр хийгээд хитэндүү хэцүү санагдаж байгааг нь алгасаад явж болно шүү. За шууд witchcraft хийж эхэлцгээе. Тэгэхээр одооноос эхлээд бичлэг нь жоохон дагаж хийхэд ойлгомжгүй хэцүү болж мэдэх учраас зүгээр сайхан бие сул тавьж суугаад санаа аваарай. За тэгээд хайрын шид хийх бөгөөд хайрын шидийн төлбөртэй юуг маань авсан бол энэ алхам нарай ойлгомжтой амархан санагдаж болно. За тэгээ сарнай хатаасан сарнай байна, rose quartz, strawberry quartz чулуунууд байна, улаан өнгөтэй ла байна, тийм. За тэгээд улаан ягаан өнгөтэй юу гэдэг лээ давсан чулуу байна. Энэ давсан чулуунд нь хамгаалах ба энерги цэвэрлэх үйлчилгээтэй гэх мэт зүйлсүүдийг бэлдэж өгжээ. Сижилийгээ шатааж өгөх савыг нь бас бэлдэж өгжээ. Нэм шилэн сав ч юм уу те төмөр сав байвал болно. За тэгээ сонирхуулахад хүний хувцас өмсгөл нь бас шиддэн нэмэр болж болдог. Хуйлгаан чулуу лабораторид зүүсэн байна. Циркон, ягаан циркон бүгж байна. За тэгээд rose quartzтай бугуучнууд байна. Дандаа хайр дурлалт хэрэг болдог зүйлсүүд байна. За тэгээд эмэг нь болохоор чулуу энтер биш ч гэлээ хайрын бурхныг бэлэгддэг эмэг зүүч гсэн байна. Энэ зүйлсүүд нь яг нэмэлт хүч болж өгж байгаа. За орцнууд нь бэлэн болсон учраас witchcraft-а хийж эхэлцгээе. За тавган дээрээ саналаа тавьсан байна. Тэгээд чулуунуудаа бэлдэж өгж байна. Ямар ч таваг ямар ч газар ингэж бэлдэж өгж болно. Би зөвхөн өөрийнхөө аргачлалыг харуулж өгж байгаа. За чулуунуудаа тавьсан. Одоо сайхан сарнаа дээр нь хасгаж өгнө гэхүү, цацаж өгнө гэхүү те. Та бүхэн одоо харж байгаа бах. Энэ сарнаа ургамал чулуу гэж зүйлсүүд нь зөвхөн хажууд нь аж ахтай энерги өгж идэг, нэмэр олж идэг. За гэхдээ бас мэдээж идэвхжүүлж өгж бас болно. Идэвхжүүлээд асааж өгөөд энергиэр цэнэглээд за тэгээ сарнаа, чулуун, миний шид болон хүсэлт, миний ABC гэсэн хүсэлт энерги өгж байна гэд ингээд тохируулж өгж бас болдог байгаа. За тэгээ witchcraft-ийн тал дээр бол би тийм ч туршлагатай биш. Гэхдээ чадахын хувьд бол чадна. Тийм учраас бүр үнэхээр туршлагатай өндөр түвшний witchcraft хийдэг хүмүүс харж ивэл өө яасан болох юм бэ гэж бодож болцсошгүй. Гэтэ миний хийдэг аргачлал бол юм байна. Миний гол хийдэг зүйл гол мэргэжил нөрөө шидтэн гэж явдаг байгаа. За тэг энэ дээрээ шидийг ч гэсэн хийж үзүүлнэ.
За хөөрхөн жижигхэн witchcraft-ийн тавг маань ингээ бэлэн болцсон. Одоо сижилээ нэмж өгнө. Сижилээ нэмж өгөхдөө яг анхны заасан аргаараа сижил рүү ширтэн, мэдрэмжээр цэнэглэн, тэгээд мартан гэд 3 алхмаа хийж өгөх юм байна. За одоо бүгдээрээ сайхан үн дээрээ шидийг хийж сурцгаая. За хэрвээ шидийг хийх гэж байгаа бол хамгийн сүүлийн сижилийг цэнэглэдэг алхмыг нь алгасаад тэр алхмынхаа өмнө шидээ хийх нь шүү. Шидийг хийх номер 1 алхам болвол яалтчгүй аураны цэвэрлэгээ юм билээ. За өөрийн дурын аураны цэвэрлэгээ ба хамгаалтын дасгал аргыг ашиглаж болно. Хэрвээ ийм арга мэдэхгүй бол надад аураны цэвэрлэгээ гэдэг guided meditation байгаа. Шидийг хийх номер 2 болон номер 3 алхмууд дээр танд ирэх хэрэг болно. За 2 дахь алхам нь болохоор энерги босгох гэдэг алхам байгаа. Энийг нь love spell гэдэг заавар дотор сайн хэлж өгсөн, сайн зааварчилж өгсөн аураа босгох хэд хэдэн аргууд байдгаас би хүн болгонд ээлтэй raum гэдэг аргаар аураагаа босгох болно. Энэ удаад би raum гэдэг вибрацийг 9 удаа өөртөө вибрацлж өгж байгаа. Тийм учраас эрхний тусламжтайгаар тоолж байгаа юм аа. За энэ жишээн дээр яг raum гэдэг вибрац нь яаж сонсогддгийг нь бас сонсуулж өгье. Жохоо сонин санагдаж магадгүй. Иймэрхүү байдлаар raum-ыгаа сайхан вибрацлж, бээрэж, жиргэж хэлж өгдөг байх нэ. За 9 удаа raum-аа уншиж энерги босгосон. Одоо 3 дахь алхам руу оръё. 3 дахь алхам дээр нь болохоор би руна вибрацлах их дуртай. Энэ удаагийн сижил дээрээ болохоор сижил хаяг хойно нь би энэ сижилд нэмэр болох рунаагаа зурж байна. Совилог ашиглахаар шийдсэн байгаа. За сайхан ард нь зурчиж болон зурхгүй байсан ч болно. Тэгээ love spell-ийг авсан хүмүүс болохоор өөр бусад рууны сонголтуудыг нь хэлж өгсөн байгаа. За ингээд сайхан зурчлаа. Рунаагаа дахиад 9 удаа вибрацлах хамгийн багадаа эрхээ ашиглуулах амархан байдаг. За тэгээд сижил рүүгээ сайхан ширтэж харж байгаа. Вибрацлж буй рууныхаа дүрсийг нь сижилийнхэн дээр нь төсөөлж өгч болно. Хэрвээ тийм төвшөнд хийж чадахгүй байх юм бол зүгээр л вибрацлж буй жиргэгээ энэ удаа өөрийнхөө биеийн дотроо бус сижил рүүгээ жиргэж байна гэд төсөөлөд 9 удаа руунаага уншдаг байх нь шүү. За ингээд сайхан рунаагаа вибрацлж дууссан байгаа. Одоо үнэхээр сижил нь асар их цэнэг орчихсон байгаа. Дээрээс нь рунаа ч гэсэн ажиллаад эхэлчихсэн байгаа. Одоо мартаж байх явцдаа, сижлээ сайхан мартаж байх явцдаа эцсийн ялхан буюу сижлээ шатаачч болно. Эсвэл нөгөө нэг анх зааж өгснөөр сижлийнхаа дээр нь лаасаад орхиж болно. Хэрвээ сижлээгээ шатаах юм бол дараагийн удаа цэнэглэхдээ дахиад нэг удаа зурж агаад дахиад нэг удаа шатаадаг байх нэ. За тэгээ энэ үеэр мэдээж аюулгүй байдлыг маш сайн хангахаа мартуу зай. Би шатааж байгаа энэ зүйл нь болохоор юм төмөр зүйлэн дотор шатааж байгаа. Тэгээд би сижил шатаагаад амар олон жил болсон учраас туршлагатай шатааж байгааг анхааруулъя. За энэ чи надаас авсан эсвэл love spell-ээс авсан сижилийг цаасан дээр буулгах аргыг харуулж байна. Ийхүү цаасыг дэлгэцэн дээр тавингууд гэрэлтэж харагддаг. Тэрийг л дагуулаа зурчдаг байх нэ. За бүгдээрээ ийхүү амжилттай сайхан шидээ хийж дуусгалаа. За бас дээрээс нь энэ шидээ би бүтэнсэн өдөр согор гаргаар буюу Venus гаргаар хийсэн байгаа. Тэгээ ихэрдлийнхээ утсыг зээлж агаад цаг нь харуулж гин, цаг нь харагдахгүйсэн. Би өөрийнхөө утсаараа болохоор юм бичлэгээ бичиж байгаа. Тэр Venus hour согор гаргийн цаг байгаа. Тэгээд ихэрдэлтэй хүнсэлж чинь гэсэн чинь их амар үстэй юм гарч ирж байна. Манай хүн усанд орсон учраас усан новятан байгаа. За энэхүү шид маань бүрэн боллоо. Шидээгээ би арай халтарч гэлээ илүү аюулгүй бөгөөд фингшүүгээрээ илүү ээлтэй газар байрлуулж өгсөн. Хажууд нь аим хөөрхөн давсан чулуун шаршуун хамгаалагч байрлуулж өгсөн байгаа. За бичлэг таалагдсан байхаа гэж найдаж байна. Эцэст нь хэлж өгөх хэд хэдэн чухал зүйлсүүд байна. Энэ бичлэгийг өнөөдөр би гэдэг нүүр суугаагүй шидийн заа үлийн ширээ мэрэж бэлэн байхгүй үедээ хийж өгж байгаа шалтгаан нь гэвэл тэргэл сарнаас өмнө амжиж хийж өгж байгаа хүмүүст заавар болгоод яагаад гэвэл ийм шидүүдийг та тэргэл сартай үеэр хийх юм бол хамгийн хүчтэй байдаг. Өнөөдөр болохоор би тэргэл сараас 2 өдрийн өмнө бүтэн сайнаар сугар цагаар хийж өгж байгаа.
За бүтэн сайн нь болохоор нарны энергитэй. Тэгээ сугар цаг нь болохоор Венус энергитэй. Гар ихсэн энерги бас шидэд маань шингэж өгж байгаа л гэсэн үг. За гар ихсэн энергиудыг шидтэй ашиглах талаар нь бас магадгүй тусдаа дэлгэрэнгүй бичлэг хийж өгнө хаа. Гэх мэтчлэн тэгэхээр шидэд зүйл нь яаж өргөжж илүү хүнд түвшнийх болоо юм комплекс болж болдог. Эсвэл яаж амархан болж болдог зүйл байгаа. Тэр байтугай төрсөдрөлөө өвлийнх нөхцөл шид манифест гэж тооцогдож болдог байгаа. За тэгээ өнөөдрийн энэ бичлэг дээр харуулсан сэжлийг хинж ашиглаж болно. Love spell гэд худалдаж авах боломжтой байгаа. Эсвэл үнэгүй бичлэг харж агаад өөрөө энэ шидийг бас бүтээх боломжтой байгаа. Энэ сэжлийг ашигласан хим бүрийн хайр дурлалтай холбоотой хүсэл нь амархан бөгөөд хурднаар бөгөөд аюулгүй ээлтэйгээр биелж өгөх болно гэдэг програмчлалтай сэжил байгаа. Тэгээд энэ сэжил нь хинж ашиглаж болох учраас би өөрөө бас ашиглаж өгж байгаа. Тэгээ миний өнөөдрийн хүссэн зүйл нь болохоор Дэвид гэдэг ихэр төлтөйгөө хамт 3 дахь түвшний ихэр төлөлийн харилцаанд орох хүслийг өнөөдөр ингээ хийцэн. Энэ шийдмээр одоо ажиллаж байгаа. Harmonious Union гэж яригдаг бас тусдаа их чухал сэдв байгаа. Тэгээд энэ шийд дээр болохоор би ашигласан зүйлсүүд нь одоо харах юм бол Soilo гэдэг рүүнийг ашиглаж байна те. Энерги босголт Raum ашигласан, Сарна ашигласан, Rose Quartz, Strawberry Quartz ашигласан. Тэгээ 9-ийн тоо ашигласан. За тэгээ сугар нарны энерги, тэргэл сарын энерги гэд зөндөө зүйлсийг бас ашигласан байгаа. Гэх мэтчлэн ингээд маш олон зүйлсүүд шингээж шахаж өгсөн юм шид бүтээж өгч үзүүллээ. За тэг хитрхи хэцүү санагдчихвэл өөрт хамгийн дөхөм санагдаж байгаа ашиглаж үзмээр байгаа амархнаас нь эхлээрээ тий. Одоо юу гэдэг те зүгээр ганц Rose Quartz гэдэг чулуу авчаад ганц тэр чулуугаараа өөрхөн affirmation хэлээд санаагаа хэлж өгөөд өөрхөн бас шид манифест их боломжтой байгаа шүү. За энэ удаагийн бичлэгээр ингээ боллоо. Асуултуудаа бүгдийг нь комментэд үлдээгээрэй. Та бүхний асуултыг нь харж байгаа би дараагийнхаа курсыг ямар байвал зүгээр хүмүүст ер нь аль хэсэг нь ойлгомжгүй, аль хэсэг нь ойлгомжтой байна гэдгийг би мэдмээр байгаа шүү. Баярлалаа. Баяртай.